Almas Movie Guide. За үзэгчид минь энэ өндө та нартай амьдрал ямар үнцэнтэй нандин бэ гэдгийг сануулахын тулд The Fault in Our Stars киног сонголоо. Гонигтай ч ихсэн амьдрах хугацааныхаа хорон мөч бүрийг жаргалтайгаар мэдэрсэн хүнд өвчтөй залуу хосуудын талаар гарт. Хейзел гэх уушгины өвчтөй охин, ээж эмч хоёрынхаа ятгалгаар дэмжигчдийн уулзалт гэх нэртэй хүнд өвчтөй хүмүүс цугларч байгаа байдал мэдрэмжээ хуваалцаж сэтгэлээ нээдэг хүмүүсийн уулзалтанд очдөг. Ихнэх дээрээ бол амар дургу явна. Хоёр дахаас нь үеийн бой гарч ирснээр амьдрал нь арай эргэр иргэн. Газ гэх бой нүдний хор тавдартай удахгүй бүр мөсө хараагаа алдах гэж байгаа хүүг дагаж ирсэн байдаг. Газ ч бас өөрөө ясны хор тавдраар өвдөд нэг хөлөө тайруулж илт. Гэхдээ л үнэ амьдралын идэвхтэй цоглог хөгжилтэй хөөхөн бой ээж таардаг байхгүй. Энэ уулзалтаас нэгний олж харан цоо ширтэлцээр танилцаад авлаа шүү. Тэр нь охины амьдрал сэтгэл санаанд ч овоо нөлөөлж эхэлж байгаа. Анхны танилцсан өдрөл газын машинд сууж амьдралаа хуучилцгаалаа. Өнөөх минь бас тийм ч сайн жолооч биш юм уу? Ямар сайндаа хажууд нь сууж явахдаа Хейзел хор тавдрын өхлийг хурдлуулж явах юм шиг л байна гэж наригж байхад манай охин эхлээд бамбаа булчирхаагаар онцлогдоод явж байтал уушг нь усаар дүүрч биеийн байдал нь огцон буудсан байл. Хэрэгтэй гэсэн бүхэл эм тан тариа химийн эмчилгээг хийгээд явж. Тэгсэн гинтл биеийн сайжраад одоогийн төвшөнд ирсэн юм байна. Өнөөдрийн Movie Guide-ийн дугаараа автосалд ороод аав ээжтэйгээ Монголд зөндөө бол эмнэлгээр явсан ч босгож чадахгүй байгаа дөнгөж 21-тэй айлын том охин урангой дүүгийнхаа хандивын аянд зориулж гин өвчин завлан гэдэг хинт ч хэлж ярьдгүй шүү дээ. Та бүхэн минь сэтгэлээрээ жахан ч гэсэн туслаад өгвөл дүү минь өөрийн гэсэн аппараттай болох юм шүү, баярлалаа. Одоо ч байнга жижигхэн зөвхөнд хүчил төрөгчөө хийгээд хамартаа амьсгалын аппараттай явж байдаг. Нөгөө хоёр чи явсаар газын гэрт хүрээд ирдэг биш. Ээж автан танилцаж мэлцээд л Европ кино гэсэндээ бүх зүйл нээлттэй гэж ихтэйхэн. Өрөөнд нь орж дуртай ном зохиолоо ярилцж байгаад нэгнийхээ уншдаг номыг сольж уншихаар болдог. Тэр өдрөөс хойш газ таг охин хүлээгээстэй. Эрчүүд имцээ юм штэ. Гихгүй. Тэгсэн нэг өдөр холбоо барьж мессеж өчид гэртэн дахиад очдөг. Тэгсэн нөгөө нүдний хор тавдартай хүү штэ. Тэр найз өхнөөсөө салж байгаа гэд бөөн ур сэтгэл готралтай газын хажууд нь байж таарад найзыг нь тайтуургалах нэрийн дор дахиад уулзаад авлаа. Охины унших дуртай номын төгсгөл нь үл бүтэх байдлаар асуултын тэмдэг болоод дуустдаг юм байл та. Тэр хэсгийн талаар ярилцж байгаа залуу маань зохиолч руу нь имэйл өчиж тэгсэн эргээд хариу ирсэн гэхэд охин ч зариг ороод зохиолч руу бас имэйл өчээд унтсан чинь өглөөнд юм дуртай номынхоо хайртай зохиолчоос хариу авсан хүн чи бөөн баяр уйсэл захиан дундаа та зав гарвал Амстердам буюу зохиолчийн байгаа газар ирээрээ гэд ганц өгүүлбэрт Хейзел бүр хөөрцөн эви минь гэж тэгсэн биеийн байдал нь гинт муудаж хол газар онгоцоор явна гэдэг нь манай охины гэр бүл хянагч эмчнэрийн санааг зовоогоод байгаа юм л. Тэгээд зөвшөөрөхгүй гэсэн чинь газтай холбоо бариха болцсон. Газ тэгсэн надаас холдох гэсэн санаа болгон чинь бүтлгүйдэх болно гэд гэрт нь ирсэн. Дүүжин даажиданга халж байдаг шүү. Хөөхөн гэж. Хейзел болохоор хизээ мэдгүй өвчин хүндэрч магадгүй тесрэх бөмбөг гэж өөрийгөө зүйрлээ татгалзаад байдаг. Гэтэл нэг өдөр ээжээсээ Амстердам явахснаас сонсоод бөөн баяр зөгтөөд байсан газ руугаа хүртэл ready гэж мэгэд тэгж л их баярлж байгаа байхгүй. Явъя гэд ятгаад байсан залуу маань цагаа тулсан чинь харин ч онгоцноос айдагч байгаа шиг те. Ирчүүдээ гэж айдсаа хайрынхаа хүчээр давлаа штэ. Ой Амстердамд очисон чинь бүх аялах хөтөлбөр, ресторан, ууж идэх юмыг нь өнөө зохиолчин дааж магаад л те тансаглуулж байдаг шүү. Манай хоёр сэтгэл хангалан ханамж дүүрэн зохиолчийнхоо гэрт очисон чинь архичин ааштай муухай үгээр манай хоёр гайхшруулад авдаг. Төсөөснөөс нь тис ондоо байсанд Хейзел хуурай агсан тавиад хайсан яад. Хаах болоос би сэтгэлээ бэлдээд ирж яхад өөдөөс нь мангартад ахаар яаж тэсгэвдээ. Тэгсэн яг захианд хариу бичээд л элдв юмд даагаад байсан хүн нь нарийн бичиг хүүхэн байсан байж таараад бөө юм болж авчирсан болохоор газ ч бухимдаж гараад явж байтал нарийн бичиг хүүхэн нь энэ хотоор хамт аялахыг санал болгоод гараад ирэхгүй. Өвчтөй зовлон тохин авч явж юу баахан шаттай газраар аваад явчихв. Баламууш өнөөх минь тамирдаад ядраад янз бүр болж үйж арай гэж хамгийн дээр нь гарч иртэл газ хөөрхөн харагдаад болдгүй. Үнсээ хайсоо. Тэгсээ ойр хавьд нь байсан хүмүүс алга ташиж энтертэй. Яс юмн дээрээ гүйцэд насанд хүрээгүй хүмүүсийг өгшүүлж үйж оги заги биеийг нь аваа хайчихж байгаа байхгүй юу? Анх удаа хамтдаа өнгөрүүлсэн гайхалтай аяллахаа төгсгөлд газ аимшигтай мэдээд болдог. Хейзел энэ газар ирэхээс өмнө би муудсан да. Тэрнээс ч өмнө газын ташаагаар өвдөд томографт үзүүлтэл аль хэдийн хавдрээс нь бүх биеэр нь тархсныг олж мэдсэн байж. Энэ бүх хугацаанд нууж явсаар одоо хэлж байдаг шүү. Манай охин уйлаад л хямраад л мяарн штэ. Хайртай залуугийнх нь хавдар бүх биеэр нь тархсан гэхэр чинь. Тэгсэн гэрте очисныхоо дараа газ эмчилгээ хийлгэж байхдаа хүртэл миний оршуулган дээр үг хэлэх хүн хэрэгтэй. Тэр нь чамайг байгаасаа гэж хүсэж байна. Гэж авбал яах вэ? Хайртай хүнээсээ ийм гуйна гэдэг одоо. Миний сэтгэхүйд бол байж боломгүй л гуйлтай. Газ найзыг нь хайсаа эксэг чадах гэж машин руу өндөг шидэж бах тавыг нь хангуулж байтал ээж нь гараад ирдэг. Тэгсэн
Бид гуравт нийлээд 5 хөл, 4 нүд, 2 хос, 1 хагас ажиллагаатай уушиг байна. Тиймээс та цаашаа орчихгүй юу? Охиноос чинь л өшөөгөө авах гээд байна. Гэсэн чи ээж нь гайхаж ирсэн гэртээ орж интер. Манай газ ус тэгж явахад муухай өөдрөг гар шүү. Энэ явдлаас хойш газын биеийн байдал улам модж эхэллээ. Хүнд өвч тавьж ганцхан хээзлийг дуудчихад эмнэлэг битгий дууд. Ээж явд битгий хэлгээд ядаж ганц хоногч болтгоо хайртай хүмүүсийнхаа дэргэд байхаа бодохгүй. Авир гаргаж. Манай охин юу ч л өвөнд нь орховд. Ямар ч тач эмнэлэг бараацсных жоохон тэнхрээд гарч ирлээ. Гэхдээ л найдваргүй басна мэдж байгаа сэтгэл зүйн хайртай охиноо бухимдуулаад хурган маргалтдаг. Охин ч бас өөрөө өвчтэй. Найз залуу нь удахгүй болохоор 50 бус байх нь мэдээж л дээ. Ээж автагаа бас л өвгөс сүрж гомдоогоо тавлаа. Гэхдээ энэ бүх маргаан тайтгарлын тэмрэлтээр дуустган сайхан. Альва хэрүүл маргаанд ялагч гэж байдгүй шүү дээ. Тиймээс үг сөрөх гээд байвал үнсээд, уурлах гээд байвал тэврээд авчихвал зүгээр юм биш үү? Газ нас урсныхан дараа оршуулган дэрвш одоо байгаа цаг мөчтөө хайртай хүмүүсийнхаа захиаг сонсно гэд найз Хейзел хоёроос сүмд дуудав. Найз нь бүрэн хараагаа алдсан ч хэлж байгаа үгсэнд зүрх зүсмээр гэж ихтэйхэн. Магадгүй намайг хараа оруулна гэвэл найз чамгүй ертөнцийг харахыг хүсэхгүй гэж хэлдэг нь ямар их хайр, ямар их хүчтэй нөхөрлөл вэ те. Дараагийнх нь Хейзел. Бүхий л амьдралынх нь цор ганц хайр гэдгийг магадгүй өөрийнх нь оршуулганд үг хэлүүлнэ гэж бодож байснаа ямар их гэрэл гээгээ болж орж ирснийг нэгэд уйлан хайлан байж хэлж. Газч нулимстай нүдээр ширтээд энэ өдөр өнгөрлөө. Нөх хөдөлгөө 8 хоногийн дараа хайртай залууга тэнгэр твшүүлвэ. Сувлагч өөрийнхөө өвдөлтийг 1-10 хооронд тодорхойлороо гэхэд Хейзел үргэлж 9 гэдэг байж. Харин энэ сэтгэлийн өвдөлт түнд 10 гэж мэдрэгдсэн байна.